Сайн байцгаана уу? Навлайн сурвалж зуршлын төгс эрхлэн төлөвлөж буй Ижүүгийн бодлого болон бодолтууд өнөөдөр болохоор Ижүүгийн 2021 оны 1-р шалгалт шинжлэх ухааныхны физикийн бодлого 1C гэдэг 3 дахь бодлого бодож байна. За зураг маань болохоор нэг ачаатай, дахиад нэг ачаатай, голд нэг биеттэй, M2, M3 эмтэй. Энд дээр болохоор нэг эргэвч, дахиад нэг эргэвч байна. 30 градусын налалтай хавтгай гэсэн байна. Ер нь л зүгээр юм налуу хавтгай дээр байгаа хүчийг нь задлах тухай бодлого юм шүү, тий. Энэ доошоо болохоор 2 эмтэй, тэгээд G-гээр үрчээд ийм хүч үйлчилж явах хэрэгтэй. Энийг нь бид нар болохоор ингэж жагаад 2 задалтай шүү, тийм үү? Нэг нь болохоор доошоо дарж байгаа ш, нөгөөд нь болохоор доош нь гулгуулъя гэсэн хүч байгаа гэдэг. Үйлбэн насан чинь болохоор зурагт үзүүлсний дагуу хэвтэй гадрахтай 30 градусын өнцөг үүсгэсэн үрэлтгүй хавтгай дээр шалан дээр болохоор бэхлэгдсэн байгаа гинэ. Тэгэхээр манай нөгөө тэр том суурь маань болохоор угаасаа хөдөлж байгаа юм байхгүй маань. Хоёр үзүүрт нь ачаа тавьсан байгаа. Би маань өөрөө 2 ямастай. Ачаа маань болохоор 3 юм болон ямастай ачаанууд байгаа. За яг юу хэлэх гээд байгаа юм бэ гэсэн чинь болохоор ингэсэн юм байна. Одоо болохоор энэ ингээд тогтоод байж ах ёсгүй маань л да, тийм үү? Тэгсэн чинь энийг болохоор гараараа зүгээр яах юм барьж хагаад зөөлхөн ямар нэг анхны хурдгүй те сулхан тавилаа гэх тийм үү? Тэнгүүд болохоор хурдтгалтай, жигд хурдтгалтай хөдөлгөөн хийж эхэлсэн юм байна. Тэгээд утас маань ямар нэг агшилт суналт байхгүй. Эргэвч маань болохоор хөнгөн одоо нөгөө өөрийнх нь эргэлтийн элдв янзын юм бодох шаардлага байхгүй иргэнэ гэж бодож байгаа. Тэгэх юм бол асуулт нь гэсэн чинь тэгвэл хурдтгал хурдталтаар хөдөлгөөн гэсэн чинь хурдтгал нь ямар байх вэ? Доотлуудаас сонгоно уу гэж сонголт өгсөн. G-ээс хамаарсан нэг тийм тоотой юм гарах юм байна, тийм үү? За энэ дэр хүчийг голлон задлах нь л байгаа. Энэ дэр болохоор 2 ямастай бий байна. Тэгэх юм бол шууд нөгөө татах хүч, тийм үү? Гравитацийн хүчээр 2 ямыг үрждэг нь G гэсэн хүч доошгоо үйлчилж байгаа. Тэгвэл бидний энийг болохоор 2 тийш нь перекслэд хуваадаг, тийм. Нэг нь болохоор хавтгайхаа дагуу хавтгайгаа ямар хүчээр дарах юм бэ? Нөгөөд нь болохоор хавтгайхаа дагуу яах юм ямар хүчээр доошгоо гулгая гэж үзэх юм бэ, тий. За энэ дэр 30 градусын гэхээр бид бол ингээд зүгээр зурж байна. Ингээд 30 градусын өнцөг хэвтэй хавтгайтай үүсгэж ийлаа. Тэгснээ татах хүч болохоор шууд ихц доошгоо буюу энд 90 градус үүсгэр, тийм үү? Энэ доошгоо 2 mg хөвлөж байгаа. Энэ хүчийг яаж задлах юм бэ гэхээр ийш нь ингээд дайчих. Энд 30 градус, энд 90 градус гэх юм бол энд 60 градус гараад ирнэ, тийм үү? 3.3-ийн хэлбэр 180 хэвээр чинь 60 градус гараад ирнэ. Тэгэнгүүтээ бид нар болохоор энд ингээ хавтгайтайгаа перпендикуляраар реакц хийж үйлчлэх ёстой шүү дээ. Тэгэхээр эндээс 90-с болохоор 60-ыг наслаа гэрээ энэ дахиад 30 градус гараад ирнэ. За 30 градусын дагуу энэ хүчийг 2 задлж шүү дээ. Ийшгээ ингэж явж байгаад 90 градустай 2 проект тийм үү? 30 градус байгаа бол 30-ийнхаа эсрэг харсан синус байх ёстой. Тэгэхээр энэ дээр 2 mg синус 30 градус гэсэн хүч. Нөгөөд нь болохоор доошогоо 30 градустайгаа налцсан байгаа катд чинь косинусаар тийм үү? 2 mg гэснээр косинус 30 градус гэсэн үг үйлчлэнэ. Тэгэхээр энэ дээр за 2 mg гэсэн гравитацийн хүч үйлчилж байна. Тэднийг нь бид нар задлаад нэг нь болохоор 2 mg косинус 30 гэсэн хүч болгочлоо. Энэ маань өөрөө болохоор нөгөө хавтгай нь яхин цөмөрч орохгүй тулд өөдөөс нь түлхэж байгаа реакцийн хүчтэй тэнцүү болно. Энэ тэнцүү 2 mg косинус 30. Тэгээ хэрвээ ямар нэгэн үрэлтийн хүч байгаа байсан бол тэрийг бол яхин F үрэлт тэнцүү үрэлтийн коэффициентийг үрждэг нь энэ n байна гэд энэ n-ийг авчирч тавьж хагаад үрэлтийн хүчийг бодоо авчихна. Гэтэ бид нар болохоор яхин үрэлт байхгүй Америка гэдэг тийм үү смут үрэлтийн коэффициент энтер гэсэн юм байхгүй үрэлтэн тэг гэд өгсөн байгаа. Тэгэхээр тэрийг тасах шаардлага байхгүй. Нөгөө талаас болохоор энэ утасныхаа дагуу энэ те ийшээ явж байгаа хүч нь гэдэг нь болохоор 2 mg косинус биш синус 30 градусаа гэдэг үйлчлэнэ гэдэг өгцөн байгаа юм байна. Энэ болохоор манай 2 ямастай бие маань яг энэ гадаргынхаа дагуу өнхрий доошоо уны гэсэн тийм хүч байгаа тийм үү. Тэгээ энийг болохоор шууд тоог нь орлуулчих те 2 mg гээд синус 30 ч юм болохоор 2-1 байх хэвээр. Тэгэхээр энэ хоёр маань энэ хоёр дагаа дарагдаад доошоо шууд mg гэсэн хүчээр үйлчлэх юм байна. За тэгээд одоо зураг харахаар юм болчих гээд байгаа байхгүй юу. За энд нэг m байгаа юм байна. Тэгэх юм бол энэ m бол доошоо mg-ээр үйлчилж байгаа тийм үү. Тэгсэн чинь энэ утасны дагуу mg үйлчилжсэн чинь энэ дэр ирээд энэ бие маань өөрөө болохоор бас дахиад адилхан яхаа 2 mg синус 30 буюу 2 mg синус 30 градус буюу яхаа mg гэсэн хүчээр доошоо явах гээд байгаа юм байна. Тэгээ ямар нэгэн үрэлтийн хүч байсан болохоор бид энийг ийшээ хөдлөн тийшээ хөдлөн гэдгээс нь хамаарат үрэлт нь ийшээ байна тийшээ байна гэдгийг тооцож байгаа бичих хэвээр. Гэтэ энэ дэр бол ямар ч үрэлт байхгүй гэдээ өгсөн байгаа. Тэгэхээр энэ доошоо mg-ээр татна, энэ доошоо mg-ээр татна гэхээр яг энэ хавьд байгаа утсыг харах юм бол те
чи EMG дээр нэмхний EMG гээд нийтээ 2 EMG хүчээр доош татах гэдэг байхгүй юу? Шууд утасныхаа дагуу штэ. Энэ чинь доошгоо EMG-гээр татж байгаа. Энэ утасныхаа дагуу бас EMG-гээр татж байгаа. Тэгэхээр энэ утас дээр энэ хавьд байгаа утсыг ирээд харах юм бол 2 EMG-гээр доош татчих чинь. Тэгсэн чинь нөгөө талд нь болохоор 3 EMG байгаа юм чинь 3 EMG хүчээр доошгоо татж байгаа. 2 EMG 3 EMG хоёр хоорондоо таталцлаа гэхээр мэдээж хэрэгтэй. 3 EMG илүү юм чинь 3 EMG-ийг ялна. Тэгэхээр энэ ингэж доошгоо явах юм байна. Тэгээд одоо нэг хүчээ өстой айтайхан биччих хэрэгтэй одоо. За энэ чиглэлээ илээ зөв чиглэлгээ бодчих тийм үү? Энэ чиглэлгээ нэмж чиглэлгээ бодчих. Тэгэнгүүт болохоор энэ чиглэлийн дагуу яхаа доошгоо 3 EMG гэсэн хүчээр явъя гэж 3 EMS-тэй би маань болохоор үзүүлж байна тийм үү? If 3 EMS-тэй би маань гэж үзүүлж байна. Тэгсэн чинь нөгөө тийш нь болохоор нэг нь юу юм? EMG-гээр нөгөө тийшгээ явъя л та гэж байгаа. Энэ болохоор манай 2 EMS-тэй би маань яхаа гадаргынхаа дагуу гэж задлчаараа 2 EMG-гээрээ биш зөвхөн яхаа 2 EMG-ээс 30 гингүүтээ EMG болсон байгаа тийм. Нөгөөх нь болохоор дахиад энд байгаа EMS-тэй би маань if EMS-тэй би маань үзүүлж байгаа хүчин болохоор бас нөгөө тийшгээ EMG-гээр явъя л та гэд татсан тэнцүү. Энэ болохоор манай нөгөө F zoom гэх юм уу? Эсвэл яхаа zoom F гэж үгч юм уу? Яхаа нийлбэр хүч маань тийм үү? Нийлбэр хүч маань ингээд үйлчиллээ. Эннийхээ дагуу яах юм бэ гэсэн чинь А хурдталтайгаар явнаа. Гэтэ манай систем тэр чигээрээ А хурдталтайгаар явна байхгүй. Түүнээс ямар нэгэн энэ би ингэж А хурдталтайгаар явна гэсэн юм байхгүй. Нэг нь 3 EMS-тэй бий байгаа. Нөгөөх нь EMS-тэй бий байгаа. Дахиад бас нэг 2 EMS-тэй бий байгаа тий. Тэгэхээр ингээд систем нь тэр чигээрээ гэж энийг бас нэмэх хэрэгтэй. Тэгээд яхаа 3 EMG-гээс хастан EMG гэх юм бол зүгээр EMG болчихоо. Нэг ширхэг EMG тий. Нэг ширхэг EMG ийм нийлбэр хүчээр системигээ хөдөлгөнө гэхээр энэ хөдөлж байгаа бүх маасуудаа аваад 6M А боллоо. 6M А юм бол тэнцүү 1 EMG. Эндээс яхаа Агаа олгоцсон байгаа юм чинь тий. Хоёр талыг нь 6M-тэй хувааж өгөх юм байна тийм үү? Хувахан 6M гэчээр энэ 6M байхгүй болоод энэ дээр болохоор 1M-ийг хувахан 6M болчих шүү дээ. Тэгээд G-тэй M үдгийн дараа ичээ 6-ны 1 G байх хэрэгтэй гэж байна. Ингээд хариугаа ирээд харахаар 6-ны 1 G байна уу? Байна. Энэ хоёр дахь хариултанд байх хэрэгтэй юм байна. Өнөөдөр гарч ирсэн шинэ үг гэхээр юу юм бол гэхээр идэр байна уу те. За энэ өнцөг байна. Каку гэсэн өнцөг нөгөө сая хамгийн ихэнд 30 градусын өнцөг үүсгэж байна гэд тавьсан байсан. Тэрний өнцөг байна. Sloped surface гэрээ налуу гадаргуу те. 30 градус өнцөг үүсгэн налуу гадаргуу гэдэг маань энэ болохоор нөгөө энэ доотлохын суурийг хэлж байгаа те. Суур тээвэр блок энэ нь болохоор тэгээд fixed гэд хөдлөхгүй бэхлэгдсэн гэсэн болохоор яг системийн юмнууд нь ийшээ явж байхад энэ блок маань өөрөө энэ тийшээ явах хэрэгтэй гэсэн тийм юм байхгүй бол гэж хэлэх нь бол бэхлэгдсэн шалтгаан бэхлэгдсэн юм тээвэр байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд за энэ Shizukan гэдэг юмыг ер нь тавихтаа болохоор зүгээр сулхан тавьчих болно. Эсвэл яг юм барьж аваа шидчиж болно шүү дээ. Тэгэхээр анхны хурд байхгүй, анхны хүчин төр үйлчилсэн юм байхгүй гэдгийг хэлэхэд болохоор алгуурхан тавилаа, жимиг хөхөн тавилаа гэсэн үг хэлээд байгаа. Энд дээр болохоор яг нөгөө утас маань өөрөө хөнгөн, тэнгуүтээ нөгөө эргэвчнүүд маань өөрсдөө хөнгөн, тэдний масс тэд дээр илүү янзын юм бодох хэрэггүй. Утас маань яг агшиж сунна гэсэн юм байхгүй, нөгөө пүш биш зүгээр утас шүү тий. Тэгэхээр илүү янзын агшиж сунах гэсэн юм тооцох хэрэггүй гэж. Энэ эргэлтэн байна. Энэ болохоор нөгөө ачаа тий. Мастай ачаа, 2 мастай ачаа, 3 мастай ачаа гэдэг дээр хэрэгжилсэн үг байна. За энэ план байла дараа дахин уулзцаая баяртай. Энийг скриншот хийгээд хатгалаад аваарай. Зээлээрээ